За тэгээд сошиал ертөнц гэдэг энэ сайхан ертөнцөөр та бүхэндээ бас уулзж байгаадаа баяртай байна. Ер нь бол 7 хоногийн 1-р 3-р 5 өдрийн өглөөний 9 цаг бол миний одоо хувьд яг л миний цаг. Тэгээд энэ цаг мөчөд яг л өөртөө би зориулдаг. Тэгээд тэр цаг нь юу вэ гэвэл миний йогд орох цаг байдаг. Дээрээс нь өөр тэр цагаас одоо өөр юу ч хумслах хэсгөө гэж би миний хувьд бол үздэг. Йогоор хичээлж эхэлсэн яг тэр цаг мөчөөс эхлээд таны өөрийн чинь биологийн цаг гэж үүдэг те. Тэр биологийн цаг бүггээ зогсдог гэж байгаа. Ер нь хүн тэгээд цаг байхгүй те. Ингээл мөнгө байхгүй ч гэдэг юм байхгүй гэдэг үг хэрэглэл явал чиний бич байхгүй юу ч байхгүй л болно те. Гэтэл хүн яг өөртөө амар смарт байгаад ингээд цаг зарцуулаад дээрээс нь за тэгвэл нэг газар очиод ингээл хаамаагаа хоолоод иддэг мөнгөө тэгвэл ингээд хэмнэж яагаад те. Яг тэр зөв цагт нь зөв юм зарцуулаад ингээд явах юм бол гоо цэслөө өгөрмөш хайрхан байдаг. Тий би зүгээр нэг жахан хошигноход гэдэг шиг те. Миний ингээл нүүрний тасыг ингээд манай ээж төрчихсөн зогсож л те. Тэсэн чи манай хүүшэд наач дэгийн нөгөө үнтэй те төрхдөг нүүрнийхэн тас юм биш үү гэд хэлсэн чи манай ээж надаас үнтэй л дайв гэж төрчихсэн гэдлээ гэдэг шиг яг үнэхээр эрүүл мэндэд энэ биедээ зарцуулахад үнтэй юм гэж бол ер нь бол байх ёсгүй. Өвцөн хойно хүн биш те зөвхөн нэг одоо зураг авахлахад те одоо нэг одоо тэр нэг нуруу өвдөд ингээл яваад байдаг штэ тэгжэл тэр нэг нурууныхаа зургийг авахын тулд хүн хэдэн зуун мянган төгрөг төлдөг үлээ те. Тий ер нь бол яг хөгжимчин болоог байсан бол бүжигчин болох дуртай байсан. Тэгээ бүжигчин гэхдээ бүжигчд гэдэг бол миний хувьд бол бурхан тэнгэр хамгийн аимшигтай хүнд одоо хэлбэрийн одоо тий мэрэгжлийн хөдөлмөр одоо маш их агуу мэрэгжил гэж би үздэг. Тэгээд бүжгийн одоо спортод маш их дуртай. Хамгийн их хайрлаасаа гэж боддог намайг тий. Намайг хамгийн их хайрласаа гэх юм бол бүр надаас бүр их илүү хайр өндарч идэг өргөлжтэй. Тэгэхээр өсгөөчүүдээ өөрөө өөрсдийгөө их сайхан хайрлаараа, гамнаараа гэж би хэлэх дуртай тий. Тэгээ өөрөө өөртөө их зөөлөн хандж байгаарай. Өөрийгөө жаахан эрхлүүлж байгаарай тий. Тэгэхээр чи ингээд бусд хүмүүс хажууд чинь байгаа хүмүүс өөрөө ирэхгүй тэр давлахаа төртдөг байхгүй.